Бүгдээрээ 675-ыг илэрхийлэх өөр аргын талаар бодцгоё. За хамгийн энгийн арга нь зүгээр л 600 оронгуудын утгыг нь харах арга байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр 675 тэнцүү. За 100-ийн оронд 6 байна. Тэгэхээр энэ маань зүгээр 600 гэсэн үг. Тэгэхээр 100-ийн оронд за улаанаар бичье. 100-ийн оронд 600. За харин 7 болохоор 10-ийн оронд байна. 7 10-т буюу 70 гэсэн үг. За 5 бол 1-ийн оронд байна. 5 гэсэн үг. Одоо энэ хэсгийг хуулаад энчээ гаргаад өөр оронгийн утгыг ялгаатайгаар илэрхийлэх боломж байгаа талаар авч үзье. За бид бол нэг оронгоос зээлээд дараагийн оронд нийлүүлж болох юм байна. Тэгэхээр жишээлх юм бол бид 100-ийн орноос нэгийг аваад өөрөөр хэлэх юм бол 100-аас нэгийг аваад 5 болно тийм ээ. Үндэ бол 100-г авч байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр энэ ч 500 болно. За тэгээд нөгөө авсан тэр 100-га аль ч орон руу өгсөн болно л доо. Яг юу ч гэсэн 10-т руу өгөөд үзье. Тэгэх юм бол 100-га 10-т руу шилжүүлэхээр өмнө нь 70 байгаа. Тэгээ дээр нь 100-г нэмэх юм бол хэд болох вэ? 170 болно тийм ээ. За бид үнийг 10-таар яаж илэрхийлэх вүлээ? Тэгэхээр 170 гэдэг нь 17 10 болно. За 7 нь бол 17 боллоо гэсэн үг. За тэгэхээр бид цааш нь бас яаж шилжүүлсэн болно л доо. Гэхдээ энэ 10-ийн орныг заримыг 1-ийн орн руу шилжүүлж болно. Жишээлх юм бол 10-ийн оронгоос 10-ыг 1-ийн оронд өгч болно. За тэгж хийж үзье л дээ. Энэ 10-ыг авъя. За тэгэх юм бол энэ маань 160 болно. Тэгэхээр энэ чинь 16 болно. Тэгээд тэр 10-ыг 1 рүү өгье. Тэгэх юм бол 1-ийн оронд хэд болох вүлээ? За 10 дээр нэмэх нь 5 тэгээд 15. За энэ нь ингээд 15 боллоо. За бүгдээрээ өөр нэг янзаар авч үзье. Одоо бүгдээрээ нэлээд сонирхолтой жишээ бодно. За 100-ийн орноос бүгдээрээ одоо ерөөсөө 200 авъя. Энд тэгэхээр 400 болно. 4 буюу 400 болно шүү дээ. За энэ 4 бол үүнийг илэрхийлж байгаа. Тэгээд 100-г нь 10-т руу өгөөд өөр нэг 100-г нь болохоор 1-ийн оронд өгье. Өөрөөр хэлэх юм бол ердөө энэ нөгөө авсан 200-г зээлж аваад түүнийхээ 100-ийн орноос авсан 200-га энэ оронлууд руугаа шилжүүлж байна гэсэн үг. Тэгэхээр 10-ийн орон 170 болно. Энд 170 буюу 17 10-т байна. Тиймээс 10-ийн орон 17 болно. За одоо 1-ийн орон 5 байгаа. Түүн дээр 100-г нэмнэ. За тэгээд 105 болно. Тэгэхээр 105 нэгж гэдэг ердөө л 105 гэсэн үг. За анзаараарай 400 дээр нэмэх нь 17 10-т буюу 170 нэмэх нь 105-ыг хооронд нэмэх юм бол мөн л 675 гарч байгаа. За ахаад нэгийг бодъё. За сайн мэдэхгүй юм л да. Ер нь бүгдээрээ бүх 100-ыг нь авчия. За бүх 100-ыг нь авчхаар энэ ч тэг болно. За энэ ч гэсэн тэг болно. Тэгэхээр 400-г 10-ийн оронд өгчий. 400-г 10-ийн орон руу шилжүүлэхээр юу болох вэ гэхээр 10-ийн орон маань 470 болно. За ногооноор бичсэн. За 470 болцсон байгаа. 47 10-т гэсэн үг. За одоо 1-ийн оронд нөгөө үлдсэн 200 байгаа тэрийг өгчий. За тэгэхээр түүнийг 1-ийн оронд өгөхөөр юу болох вэ гэхээр 1-ийн орон руу за тэгэхээр 5 биш энэ маань 205 болно. За ахин хэлэхэд энд юу хийсэн бэ гэвэл оронгийн утгыг нэгээс нөгөөд шилжүүлсэн. За эдгээрийн аль нь ч хариун 675-ыг төлөөлж чадна.